Ангийн голын энэ улаан нуур бол өмнө говийн ялангуяа энэ марун талын сумдын байгаль цаг уурыг одоо ер нь зөөлөж хурцыг оруулахад маш ач холбогдолтой тийм эко одоо систем шиг байна. Тэгээ одоо яг хөө манай энэ одоо Лондонбат дараагаа ярьлаа түрүү хэн чандамнууга ярьж байна тэр ангийн голыг байнгын урстай болгох одоо тохируулах хийнэ гэдэг тэр ажлыг бол хэрэгжүүлэх юм бол манай говьд төдийгүй ер нь энэ Монгол орны урд талын энэ хэсгээр ерөөсөн байгаль цагуурт маш таатай нөхцөл бүртгэл ийм боломжтой. Төр засаг одоо энэ үнд бол бодлогын чанартай арга хэмжээ авч энийг хэрэгжүүлвэл одоо манай Монгол орны энэ өвөр хангай дундгой өмнө говийн энэ олон мянган хүм мал одоо тэгэл амчин шовууч бүх амтнд одоо энэ усаар л одоо дижигдэж байдаг учраас энэ үнд бол маш таатай нөхцөл бүрднэ л гэж ойлгож байна.